Нүүдлэг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, аадар цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нүүдлэг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с их болох 20-30 м/с хүрэх нь цөөнгүй. Түүгээрчвэл баруун 40 м/с ч давсан тохиолдол бүртгэгджээ. Нүүдлэг салхи нь агаарын өксөх урсгал буюу аянга цахилгаант аадрын үйл, түүнээс үүдэлтэй цаг агаарын аюултай үзэгдэлтэй шууд холбоотойгоор үүсдэг. Агаар дээшлэн улмаар өдгөрөх тусам улам хөнгөн болж салхины хурдыг цаашид нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгодог. Аадрын үүлний урд зах дах энэхүү хурдтайгаар өксөх урсгал нь ард талдах урууд үж буй урсгалаас тусгаарлагддаг. Хүчтэй урууд дах урсгал нь газрын гадаргад тулаад аадрын үүлний өмнөд хэсэгт салхины хүч нэмэгдэж эргэлэг үүсдэг. Энэ хүчтэй урууд дах урсгал нь хүйтэн нэгт агаарын урсгал байх ба түүний урд захыг салхины өрөвхийлэлтийн фронт гэж нэрлэдэг бөгөөд энд салхины хүч нэлээд эрчимждэг. Өрөвхийллийн фронт нь өмнөх дулаан чиглэг агаарын өксөх хөдөлгөөнийг тэтгэн аадрын үүлэн дэх өксөх хөдөлгөөнийг эрчимжүүлж улмаар аадрын үйл өөрийгөө тэтгэх нөхцөлийг бий болгодог. Нүүдлэг салхи нь аадар бороо болон аянга цахилгаантай аадар борооны үеэрч бага масштабаар ажиглагдаж болно. Илүү том масштабын нүүдлэг салхины шугам нь хүйтэн фронтын өмнө болон дагуу үүсэж маш их хэмжээний агаарын масс босдог хүчтэй салхитай зориулсан юм. Эдгээр нүүдлэг салхины зурвас нь хэдэн зуун км-с илүү урттай байж болох ба бүтцээ хэдэн цагийн турш хадгалж чаддаг. Нүүдлэг салхины зурвас донд ширүүн салхи, аадар бороо, мөндөр, тэрч байтугай хар салхигч ажиглагдаж болно. Нүүдлэг салхины зурвас нь замдаа таарлцсан хэн бүхэнд аюул учруулж болзошгүй аюултай үзэгдэл юм.